Christmas Spirit тавтаа морилцгаано. Өнөөдөр би та нарт талхыг яаж одоо зүслэг хийх талаар үзүүлье. Талхыг ноодын хөрөнгөөр хэсгсэн талхыг пишн дотор хийхээр ямар нэгэн байдлаар айл нэг газар заавал хагардаг. Тэгэхээр тэрийг зохион байгуулалттай аятайхан харагдахаар болж тэр хагартыг зохицуулахын тулд зүслэг хийдэг. Тэгэхээр би та нарт одоо ямар байдлаар зүслэг хийж болох вэ? Юу ашиглаж зүслэг хийж болох вэ гэдгийг харуулъя. За би энд болохоор зэрэг хоёр төрлийн одоо зурмаг ингээ бэлтчихэд та нарт зүслэг хийхээр харуулах гэж байж байна. Тэгэхээр зүслэг хийхэд бол заавал тийм нарийн одоо тусгай багаж хутга гэж санаа зовох хэрэггүй. Ямар нэгэн байдлаар юм иржгээр эртээ хутга байж болно. Энэ миний талхаа зүсдэг хутга байна. Энэ бол бас нэг жижигхэн иржгээр эртээ хутга байна. Тэгэхээр иржгээр эртээ хутга юм уу эсвэл зүгээр хурц эртээ хутга байвал сайн байдаг. Энэ болохоор зэрэг яг мэрэгжлийн талх зүсдэг юм хутга байна. Тэгэхээр ийм нөгөө сахлын бирэтийг хоёр талтай эртээ тэрийг ингээ хийцэн байгаа юм. Энэ хэрвээ тэр ишин байхгүй маа гэхэд одоо хоол иддэг савхыг ашиглаад ийм бирэтгээр ийм хутга хийж болох юм. За тэгэхээр би энэ одоо хутгаар зүслэг маань ямар болох нь вэ? Зүслэгийг бол янз янзаар хийж болно. Та өөрийнхөө гэсэн одоо яг өөрийнхөө гэсэн зүслэгийг одоо арга маягийг явандаа олно үсттэй. За ингээд нэг зүслэг хийж иж болж байна. Хвчлэн 45 градусын байдалтайгаар нэг 4-5 мм-ийн зузаантай тийм зүслэг хийм л дээ. Тэгээд бас энийг өөр хутга ашиглаад хий. Ингээд зүслэг хийж болж байна. За хэрвээ энэ хутгаараа зүсэх юм бол ингээд хурдхан шиг нэг хөдөлгөөнөөр зүснэ гэсэн үг. За иймэрхүү мэдлэгтэй ингээд янз янзын ингээд зүслэг гаргаж болно. Тэгэхээр өөрийнхөө гэсэн одоо санаанд таарсан зүслэгийг та нар янз янзаар зүсэж олон нэг удаадаа пэшэндээ зүсэд хийгээд үз гүн нь болж гин үү, өнцг нь болж гин үү гэдэг чинь аяндаа мэдэгдэн. Тэгээ ямар ч байсан пэшингээр гарахтаа бол талах бол сайхан харагддаг юм аа. Тэгэхээр одоо буруу зүрх зүслэ гэж санаа зовох хэрэггүй. За үүнийг үзсэн баярлалаа.